Бүгд найрамдах Тажикстан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд Тажикстаны соёлын өдөр соёлын төвөргөнд нээлттэй хийлээ. Нээлтэд Монгол улсын тэргүүн хатагтай боловч цэцэг хүрэлцэн ирж, Монгол улсын соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд Алдар Жавхлан, Тажикстаны соёлын сайд Матлу Бахан Сатурян болон бусад төлөөлөгчдийн хамт уран зургийн үзэсгэлэнг сонирхов. Тус үзэсгэлэнд Тажикстаны уран бүтээлчдийн дүрслэх болон гоёл чимэглэлийн урлагийн 32 шилдэг бүтээлийг дэлгэжээ. Хүндэтгэлийн тоглолтыг нээж хоёр улсын соёлын сайд нар үг хэлв. Сайд Алдар Жавхлан соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг баттгаж буйг онцоллоо. Харин сайд Матлу Бахан Сатурян соёл нь ард түмнийг нэгтгэх, нийтлэг хэл болохыг тодтогч Монголын өв соёлыг дэлхийн үнэт өвийн салшгүй хэсэг хэмээн тэмдэглэлээ. Тоглолтод Тажикстаны улсын симфони найрал хөгжим болон эстрад, үндэсний хөгжмийн болон бүжгийн чуулга хүрэлцэн ирсэн бөгөөд нийт 19 үзүүлбэрийг төлөвлөсөн. Түүнчлэн Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдийг тайзан аймлуулсан нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээв. Дээрх бүтээлийг Тажикстаны уран бүтээлчид үзэгчдэд зориулан сэтгэл шингэн төлөвлөсөн нь олонний сэтгэлийг хөглөж хоёр орны ард түмний нөхөрлөл, харилцан хүндэтгэл ямар ойр дотн болохыг харуулсан сайхан бэлэгдэл боллоо.